Сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Йогийн багш Судан. За ээлж 10 минутын йогаараа та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа маш их баяртай. За энэ удаагийн йогийн хичээлээрээ охид бүсгүйчүүдэд зориулаад царын тэмдгийн үеийн нурууны болон хевсийн өвдөлтүүдийг намдаах йогыг хийх гэж байна. Тэгээд та бүхэн дагаад хийгээрэй, хичээлийг хийцгээе. За хамгийн түрүүнд бүгдээрээ хүүхэд байдлаас эхэлнэ. За гуцныхаа богино хэсэг рүү харц суугаад өвдгөө хоёр тийш нь гуцныхаа ирмэг рүү явуулаад үлмийн үлс мэдээ давхарлаад хойш суулаа. За хоёр гараа уршин сунгаад тухай газарнаа. За энчинээ гицээрээ гүнзгий сайхан амьсгалаад гицээ дүүргээд буцаагаа дуустал гаргая. За бүх анхаарлаа өөрийнхөө бие дээр амьсгал дээр төвлөрүүлээд хэсэг эндээ гүнзгий сайхан амьсгалъя. За магадгүй тухай хоёр тийш нь өгрүүлээд тухандаа массаж хийж болно. За сүүлийн гүнзгий амьсгал. За эндээсээ хоёр гар дээрээ тулаад дээш өндөглөө. Хоёр хөлөө урагш нь гараад ирээд сунгаад дээшээ хараад хэвтээ бүгдээрээ. За дээшээ харж хэвтээд хоёр хөлөө өвдгөөр нь нуглаад гидсэндээ наалаа. За хоёр тишээ магадгүй өгшөөд өөр тааламжтайгаар за хоёр гараараа өвдгөн дээрээсээ барьжгаад хөлөө баруун тийш нь 3 удаа эргүүлээ. Амьсгалтайгаа хослуулаад нурууныхаа доод хэсэгт массаж хийгээд за эсрэг тал руугаа зүүн тал руугаа дахиад 3 удаа эргүүлээ. Аль болох хөлөөрөө том тойрог зурхаг хичээгээд за биеийнхаа төвд авчирлаа. Эндээсээ зүүн хөлөө буулгаад өсгийг чийгээд идэвхтэй. Харин баруун хөл маань өвдгөөрөө нуглаад гоён гидсэндээ наагаад амьсгалаа аваад биеэсээ холдууллаа. Амьсгалаа гарахтаа гидс рүүгээ гоё наалаа. Баруун хөлийнхаа. Амьсгалаа аваад гаргалаа. Өөртөө ойртууллаа. Сүүлийн удаа амьсгалаа аваад гаргалаа. За нэг удаа амьсгалаа аваад гарахтаа суг руугаа ойртууллаа. Баруун талынхаа өвдгийг. За амьсгалаа аваад биеийн төвд авчирлаа. Баруун хөлийг. За зүүн гараараа зүүн ташаан дээрээс нь дарж агаад баруун гараараа баруун хөлийнхөө ирмэгээс гадна ирмэгээс байлаа. За хагас аж агартай хүүхдийн байрлал happy baby pose нэг талтай. За баруун өвдгөө суг руугаа ойртуулад хөлөө дийлгээд за гар маань хүрхгүй байгаа хүмүүс зүгээр 2-7 дунд хуруугаараа хөлийн эрхийн уруугаас хогцоолдож болно. Эсвэл шилбэн дээрээсээ барьж болно. Өөрт тухтайгаар өөрийгөө хэд зовоохгүйгээр энэ байрлалыг авцгаа хийлээ. За эндээ гүнзгий сайхан амьсгалаад хаагур сунж ийн ажиглаарай. За алгуурхан амьсгалаа аваад биеийнхаа төвд авчираад амьсгалаа гарахтаа нуруугаа мушгаад зүүн гараараа баруун хөлн дээрээсээ дараад харин баруун гараа дийлдэглээ. Алхын дээш нь харуулад харц баруун гараа үзүүллөө. Тэгээд гүнзгий амьсгалъя. Хоёр тал маань бүр маань газраас хөндөөрөхгүй хоёлоо газар наасан байгаар за нуруугаараа мушгаад за амьсгалаа аваад биеийн төвд авчирлаа баруун хөлийг. За мушгаад буцаагаад биеийн төвдөө ирэхэд цусны эргэл сайжраад биеийн бусад хэсгүүд рүү гүйж байгааг мэдрэх болно. За амьсгалаа аваад гарахтаа нэг удаа гидс рүүгээ баруун хөлөө ойртуулаад амьсгалаа гарахтаа буулгалаа.
За одоо эсрэг талынх хөлдөө баруун хөлөө өвдгөөр нуусаад амьсгалаа аваад гарахтаа гэц рүүгээ наалаа. Харин доотлын буюу баруун хөл маань идэвхтэй өсгий рүү жилсэн. Амьсгалаа аваад гарахтаа нуусан хөлөө гэц рүүгээ наалтуулаад ойртууллаа. Амьсгалаа авлаа. Гаргалаа. За амьсгалаа аваад гарахтаа энэ удаа зүүн талынхаа суг руу ойртууллаа өвдгөө. За амьсгалаа аваад биеийн төвд авчираад зүүн хөл дээрээ happy baby аж ахалтай хүүхдийн байрлал баруун гараараа баруун ташаан дээрээсээ дараад тэнцвэртэй байлгахын тулд за зүүн гараараа зүүн хөлийнхөө гадна ирмээс байлаа. Эсвэл бусад сонголтууд байгаа тийм үү? За өөртөө тухтайгаар гүнзгий сайхан амьсгал юм дээ. Хөлөө айлуулах, зүүн хөлөө айлуулах өөртөө тухтайгаар өөрийнхөө чадгаар дэлгээд зүүн өвдгөө суг руу ойртол. Амьсгалаа аваад зүүн хөлийг биеийн төвд авчираад баруун талтай өрөө давуулаад нуруугаа өшиглөө. Харин зүүн гар маань алхам дээш нь харуулаад дэлгэдэг. Мөрнийхөө төвшөнд харц зүүн гарын үзүүрлүү хоёр мөр газар мөр дал газар за хаагуур сунжгааг хаагуур мушгицгааг ажиглаад анзаараад бүгдээрээ гүнзгий амьсгалаа. За амьсгалаа аваад зүүн хөлөө биеийнхээ төвд авчирлаа. Хоёр хөлөө хоёулангийн нууглаад өвдгөөр нуглаад гидсэндээ наалаа. За дараагийн удаа бүтэн happy baby буюу аж ахалтай хүүхдийн байрлал авъя. Хоёр хөлөө хоёулангийн дэлгээд хөлийнхөө гадна ирмгээс эсвэл хоёр хуруугаараа эрхээ хураанаас огцоолдож болно. Өөр болохгүй бол шилбэн дээрээсээ бариад хоёр дэшээ өнхрлөө. Нуруундаа сайхан массаж хийлээ. За биеийн төвд ирээд хоёр хөлөө алхуурхан нийлүүлээд доош уулгалаа. За бүгдээрээ нэг талаараа дэш өндийгөөд босоод эрвээхээ байрлацгаая. Хоёр хөлөө улыг нийлүүлээд суулаа. За хоёр хөлийнхөө хуруунууд дээрээс хоёр гараараа бариад нуруугаа дээш нь өндөр болгоод хүзүүгээс сунгаад суулаа. Нуруугаа бүхтэлэхгүйгээр суудлынхаа хоёр ярдгар ясан дээрээсээ толгоо орой хүртэл өндөр нуруугаа тэгшлээд хэсэг сууя. Гүнзгий сайхан амьсгалаа. За дараагийн удаа амьсгалаа аваад гарахдаа нуруугаа бүхтэлэхгүйгээр нуруугаараа биш ташаагаараа доошоогоо урагшаа сунлаа. Доошоогоо тонгойлоо. За хаана очиод нуруу маань бүхтэхгүй дээ. Тэр газар очиод зогсъё. За гизээрээ амьсгалаа. Амьсгалаа аваад биеийн төв дэш өндөрлөө. Хоёр хөлөө дэлгээд суулаа. За энэ нуруу маань баг зэрэг бүхтэхгүй гэдэг учраас өвчнөд ороод дэр эсвэл алчуур нуглаад хийгээд өөрийгөө өндөрлөөд сууж болно. Тэгвэл илүү тухтай авах болно. За хоёр хөлийнх өсгийг жийгээд хөлийн булчингууд маань идэвхтэй хөлийн хураанууд маань хөлийн хураануудаа өөрлөгөө чиглүүлээ. За суудлын хоёр ярдгар ясан дээрээсээ толгоон орой хүртэл өрөө өндөр болгоод амьсгалаа аваад хоёроо тийш
Амьсгалаа гарахдаа баруун гар баруун хөлний дотор талд. За зүүн гараа дээгүүрээ давуулаад сунгалаа. Харт дэшээ таад руу. За гэхдээ зүүн талын өцөг маань газраас хөндөрөх гэдэг учраас доош нь дараад газар руу наалцсан байхаар хоёр судлаа яснаа. За гүнзгий сайхан амьсгал. Өрөөгөө бүтээлэхгүйгээр биеийнхаа зүүн хэсгийг хэдүүлээс сунгаж ажиглаарай. За амьсгалаа аваад хоёр гар дээшээ. За аль чадхаараа хамгийн дээдлийн хүрэх зэгт нь хүргээд дээшээ сунгалаа. Амьсгалаа гарахдаа зүүн гар зүүн хөлийн дотор талд. Баруун гараа дээгүүрээ давуулаад харт дэшээ таад руу. Гүнзгий сайхан амьсгал. За амьсгалаа аваад хоёр гараа дээш нөргөөд амьсгалаа гарахдаа хоёр гараа алхуурхан буулгахтаа хоёр хөлөө өөрсдөө нь биш гараараа татаад дээш нөргөөд нийлүүлээ. За завлаацгаая. За өнөөдрийн 10 минутын йогийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. За хоёр гараа алгаар нь нийлүүлээд за өөртөө магадгүй бусад талархаж байгаа зүйлүүдтэй талархалтаа илэрхийлээд өнөөдрийн хичээлээ бүгдээрээ дуусгацгаая. Гүнзгий сайхан амьсгалаад амьсгалаа гарахдаа намасте бүгдээлөө. За бүгдээрээ дараагийн хичээлүүд дээр уулзцгаая. Байнга бидний бичлэгийг YouTube дээрээс үзэж дагаж хийдэг та бүхэндээ маш их баярлалаа. Бидний бичлэгийн доор лайк дараад, subscribe дараарай манай чаналыг. За тэгээд баяртай.